хүмүүс бүгд Монголын хүүхдийн байгууллага өсч хөгжсөний төвөгт 100 жилийг Өвсгөл аймагт тэмдэглэж байна. Ойг тохиолдуулсан Өвсгөл аймгийн хүүхдийн байгууллагын хөгжлийн 4 үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийг гаргажээ. Өвсгөл аймагт пионерын хөдөлгөөн өрнөсөн түүх үе 1926-аас 1945 он. Бүх нийтийн бичиг үсгтэн болгох эх орны дайн хөдөө аж ахуйг хөгжүүлэх үед өрнөсөн пионерын хөдөлгөөн 1945-аас 1965 он. Социалист өөрчлөлт байгуулалтын үеийн пионерын байгууллага 1965-аас 1990 он. Ардчилсан хувьсгалын дараах үеийн хүүхдүүдийн байгууллага хүүхдийн эрх хамгааллын чиг үүрэг бүхий төрийн тогтолцоо бий болсон 1990 оноос хойш гэсэн түүхэн 4 үеийг гэрэл зургаар танилцуулжээ. За Өвсгөл аймгийн хувьд бол 1926 онд анхны пионерын бүлэг салгад байгуулагдсанаар Өвсгөл аймагт пионерын хөдөлгөөн байгуулга үүссэн гэж ингэж үздэг. За тэгэхээр энэ үзэсгэлэнд бол 1926 оноос хойш 4 үеийн түүхийг харуулсан юм одоо зургийн үзэсгэлэг гаргасан байгаа. За энэ дотор одоо сонслог бас зургнууд бол байгаа. За юуны өмнө бол 1931 онд аймгийн анхны пионерын товчооны дарга бол Ловсонгийн Аригчаа гэдэг хүн байсан. 16 настай пионерын товчооны даргуулж ирсэн. За Аригчаагаа бол одоо 1930 онд Герман улсад бас ажилчин тариачны хүүхдээ 2 дугаар жуулганд Монгол улсыг төлөөлөн 5 хүүхэд оролцсон тэрний нэг байсан. За ингээд дараад нь бол одоо Монголын Араатогийн нэр хүндтэй одоо төмөн олоо танигдсан нэвтрүүлэгч усныг одоо бас бүгдээрээ мэдж байгаа баг. За дараагийн одоо бас 2 содон хүн байгаа. Энэ 2 хүн бол 1930-ад оны за манай аймгийн анхны пионер удирдагч нар байгаа. За энэ хүн бол одоо Хашийн Сэтв, Данзангийн Авгаан гэсэн юм 2 хүн байгаа. За энэ 2 хүний одоо түүхийг судалж за зураг хөргөнд олж одоо энэ хүү үзүүлэлтэнд байрлуулсан байна. За мөн одоо бас нэг түүхэн хүн бий. Энэ хүн бол одоо Монгол улсын гавьяа тогш Содон Жамбын Бав багш байгаа. За Бав багш бол одоо Монгол улсын 1925 оны анхны пионер. Их цогт ачлуулж нацагтарч нөхөрлөж явсан. За мөн одоо Их Жанжийн Сүхбаатарын хүү галсантай бас нөхөрлөж Жанжны морийг одоо дунд голоос усаж явсан ийм одоо түүхтэй хүн. За ингээд Бав багшийн бол энэ Өвсгөл аймагт ажиллаж амьдарч байгаа хугацаанд хүүхэд багчуудтай одоо тэр пионерын байгууллага үүсч байгуулагчсан тухай өөрийнх нь одоо амьдралын замлын тухай хүүхдүүдтэй маш олон хүнтэйгээ уулзалт хийсэн байдаг. Тэр түүнийг өгөөсөн одоо олон зураг бас энд орсон байгаа. 100 дамссан 100 жилийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэндээ ховор сонин олон зураг дэлгэгдсэн байна. Өвсгөл аймгийн пионерын төвчөөний анхны дарга Аригчаа, анхны пионерын удирдагч Авгаан гээд түүх өгүүлсэн олон зургийг үзүүлсэн байна. Монголын хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхд 100 жилийн ойн баярын хүрээнд Өвсгөл аймагт 100 дамссан 100 жил түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн 3 үеийн дурсамж уулзалт эрдэм шинжилгээний хурал хүүхэд бүхэн инээж байг хүндэтгэлийн үйл ажиллагаа зэргийг зохион байгуулах юм а.